Түрүүний миний хатсан давстай өндөг байгаад би одоо сахар гинэ давс хийж идээгүй да. Одоо идээгүй заяа. Жохон түрүүний бичлэг дээр би нялх асгацээсэхгүй. Тийм болохоор тийм реакшн гаргаад байсан юм билээ. За одоо манай дүү маань гоё гээд байгаа. Одоо би ингээд гоё далайн байцаатай тэгснээ өндөг дэн хийж яагаад тэгээд бас будаа хийж идцгээе. Энэ чансан өндөг холж идцээ. Би ерөөсөө тэгэж идэж үзээгүй. Ямар ч амтдгийг мэдгүй. Би энэ бэ. Одоо би энэ аяганд хийж идцгээе. За эхлээ би будаагийн хий гэж бодлоо. Би ганцангаар ингэ ногчоо. Тэнгэ будаа. Та нар манай будаа хийх. Би энийг үстэй. Яа харагдахгүй мэн. За энийг part 2-ыг гаргаж магадгүй ягаад гэвэл нянууд амар бага байгаад байна да. Тийм болохоор би part 2-ыг гаргаж магадгүй шүү. Ямар хэцүү бэ? Яа. Би жоохон л будаа идээ. Муухай болчих магадгүй шүү дээ. Тийм болохоор жоохон нэг хийж идэхгүй бол үлдээчдэг юм аа. Жоохон дээр нь өндгөө тавиад. Би part 2-ыг гаргахаар болчлоо. За part 2 дээр нь